бид нар одоо яг хөгжлийн бэрхшээл гэдэг энэ ойлголтоо эхлээд яаж ойлгох вэ гэхээр за хүний амьдралд одоо 3 төрлийн юм үйлдэл байна л да. Нэгдүгээрт нь өөрийгөө арчлах, шүдэ угаах, хооллох, бизнесах, унтах тий одоо явах, хувцлах гэдэг. Хоёрт нь нийгмийн харилцаанд орох ур чадвар байна. Одоо өөрийгөө илэрхийлээд уцаар ярих тий эсвэл одоо ямар нэгэн байдлаар ингээд хүнийг сонсоод буцаа хариу үзүүлэх тий тэр нь ингээд зөөснэй. 3 дахь ур чадвар болохоор шийдвэр гаргах ур чадвар байна. Аливаа зүйл дээр одоо банкны гүйлгээ хийдэг ч юм уу, асуудлыг дүн шинжилгээ хийгээ шийдвэр гаргах. Тэгэхээр өөрийгөө арчлах, бусдад өөрийгөө ойлгуулж харилцах, шийдвэр гаргах хэмжээний өөрийнхөө амьдралдаа шийдвэр гаргах энэ 3 төрлийг жижигхэн үйлдэлүүдэд ингээд тоолохоор чинь нэг 20 гаруй төрлийн үйлдэл болно доо. Энэ үйлдэлүүд нь аль хэмжээнд алдагдсан бэ? Аль нэг 2 3 үйлдэл нь алдагдсан л тэр хүнд бол бид нар тодорхой хэмжээр хөгжлийн бэрхшээлтэй байна гэж үздэг байхгүй. Одоо олон улсын ангиллаар. Тэгэхээр бид нар энийг одоогоор ингээд шууд хараа, сонсгол, тулгуур гэдээ ангилчаар хэдийгээр одоо зарим төрлийн бэрхшээл нь бол орлуулах зүйл нь одоо хийчих юм бол тэр одоо хэцүү байгаа зүйл нь хөгжиж байгаа бол тэр хүмүүсийг зориулсан үйлчлэг нь өөр одоо тохиргоотой байх хэрэгтэй. Жишээлбэл би хиймэл хөлтэй. Одоо би яг ингээд хөлөө авчих юм бол би явж чадахгүй. Гэхдээ би шийдвэр гаргалт хийж чадна. Өөрийгөө ойлгуулж чадна, харилцаж чадна. Тэгэхээр энээс нь хамаарат бид нар хөгжлийн бэрхшээл гэдгээ томьёолохоос эхлээд аягүй сайн юм ойлголтоо цэцлэх хэрэгтэй байна. Тэгэхээр саяны хэлсэн 3 төрлийн үйлдэл дээрээ аль нэг нь хийж чадахгүй, аль нэгэн дээр нь доголдуулсан бол хөгжлийн бэрхшээлтэй. За тэгэнгүүт нөгөө аутизм, Дауны синдром ч үгүй юм уу, мэдрэлийн шалтгаантай бэрхшээлтэй хүмүүс чинь шийдвэр гаргалтын хэсэг болон хүнтэй харилцах хэсэг дээр бэрхшээлтэй байгаа байхгүй. Гэтэл одоо бид нар бэрхшээлийг зөвхөн бие биелдрийн хэсгээр илүү харчаад нөгөө шийдвэр гаргах хэсэг болон хүнтэй харилцах хэсэг дээр алдаатай, чадахгүй байгаа хэсгээ энэ бас хөгжлийн бэрхшээл шүү дээ гэж ойлгох дээр бас жоохон ойлголт ялгаа байгаа гэсэн. Тэгэхээр олон улсад Дауны синдромтой хөгжлийн бэрхшээлтэй орж байгаа ээжүүд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарж байгаа тэтгэн жоо. Яг мөн тийм мөн. Гэхдээ тэрэн дээр хэрвээ сургаад өгвөл одоо шил би химэл зүгээд явж чадж байгаатай адилхан зарим төрлийн тий одоо тэр бэрхшээлүүдийг амьдралын явцад сургаад заагаад өгөх юм бол тэр хүүхдүүд зарим нь өөрсдийнхөө амьдрал хэрэгтэй шийдвэрээ гаргаад харилцах боломжтой байхгүй. Тэгэхээр тэр нь нөгөө оншил сан байна гэсэн. Ямар төрлийнх нь байхын тий одоо нөгөө хэр хүнд хөнгөн гэдэг тийм ойлголтоос гарч ирээд шүү дээ. Одоо төвшнгөөр нь төрлөөр нь тэрнээсээ хамаарат орлуулж болж байгаа бол эсвэл одоо сургаж болж байгаа бол бид нэр энийг ингээд заавал тусгаарлаа тий ийм хүмүүсийг эмнэлэг төвтүүлэх гэдэг шаардлага байхгүй. Илүү бид нар тэр сургах хэвээр орлуулж өгөх хэвээр үйлчлэгээр одоо үйлчлэгээ чиглүүлэх хэвээр байхгүй.